Өнчин цагаан ботго. Эртээ урд цагт нэг баян хүн Тэнгэрийн эзэн хаанд 3 жилд нэгэн удаа 100 цагаан тэмээгээр бэлэг барьдаг байжээ. Нэгэн удаа 100 цагаан тэмээгээр бэлэг барих гэтэл нэг цагаан тэмээ дутаж гин. Тэгэхээр нь зарц хүүхнийхээ яриг цагаан энгийг сариг цагаан ботгоноос нь салгаж өгөөд явуулж гин. Ингээд яриг цагаан энг 99 цагаан тэмээний сүүлд орж алс холын замд явхдаа өөдөөж явсан бөмбөн гүйж, уруугаач явсан бөмбөн гүйж, сариг цагаан ботгоон бодож, бөмбөн нулимс унагсаар буйлан хайлан явж гинэ. Гэвч алс холын аянд яваа аянчин жинчин хүмүүсийн аль ч гэсэн хөөрхий тэрэнгний зовлонг анхаарч ис үзэж гин. Энэ завсар ихээс өнчрөн салсан сариг цагаан ботго уяаныхаа гацыг тойрон өлбөрөн хайлан буйлсаар байхад нь өнөө баян хүнч өнчин муу ботхыг өрөвдөн хайрлах байтугай харин энэ муу ботхыг тавьж хэрхэвч болохгүй. Хэрв үүнийг тавих юм бол хий дэмий гүйгээд хээрийн нохойн хоол болж жалах сувг бузарлах заяагүй муу амтэн гэж өрөвдөх хайрлах эзэнгүй өнчин муу ботхыг өгүүлж хэлэв гин. Үүнийг баяны тэмээчин сонсоод уяа ногтоо тасалж магадгүйгээд сариг цагаан ботхыг төмөр гинжээр гинжлээд төмөр тушаагаар туушиж гинэ. Түүнээс хойш эзэн нь нэгэн өглөө босож ирээд энэ муу ботго өглөө үдэшгүй орилоод ёор унтуулахгүй юм. Үүнийг чон идвэл чийдэг. Холын хол аваачиж хурдан түргэн зайлуул гэж зарц хүүхэнтэй зандран тушаан хэлж гин. Хүүхэн уяа хүлээтэй нялх амтан өвс ногоо идэгдээ гэд сариг цагаан ботхыг сулалвал яриг цагаан ингэний явсан зүгт алсын замыг чиглэн бөмбөн гүйж бөмбөн нулимс асгаруулсаар буйлан хайлан явхад нь тэмээчин өвгөн дайралтаж тэр муу ботхыг тэгж дураар нь хэн тавь гэсэн юм бэ гэж зарц ядуу хүүхнийг загнан зүхэн харааж төмөр шилбүүр барин давхиж сариг цагаан ботгоны 2 муу хонгийг хорсож тасартал ороолгон хөөж гаднаа ирээд төмөр тушаагаар тушиж энэ муу ботхыг хэрв дахин тавих юм бол та хоёрт адилхан төмөр шилбүүрийн амт үзүүлнэ гэж зарц хүүхнийг загнажээ. Үүнээс хойш өчүүхэн муу ботго гадсаа тойрон ганганаж бөмбөн нулимс бөмбөрөөсээр борив шилбэнд халж булбраа биен зовж гин. Тэгэхээр нь өнөө зарц хүүхэн өглөө эртлэн босож сариг цагаан ботхонд өдөрт нэг шанаг сүү өгдөг байжээ. Тэр хүүхний харах бүрдээ яриг цагаан ээжигээ харсан мэд сариг цагаан ботго сандаг байж гин. Гэтэл тэмээчин өвгнийг нэг удаа эрэлд явхаар нь зарц хүүхэн сариг цагаан ботхыг суллан тавьбал эхийнхээ явсан зүгт өөдөөж явсан бөмбөн гүйж, уруугаач явсан бөмбөн гүйж, бөмбөн нулимс унган хайлан буйлан явсаар аян замын уртад аргагүй л ул тавхайн шалбарч явхад үнэхээр бэрх болжээ. Тэмээчин өвгөн ирээд сариг цагаан ботго яасан бэ гэж зарц хүүхнээс асуухад мэдэхгүй гэжээ. Тэгэхээр нь эзэн ноёндоо ирээд энэ тухай хэлэхдээ эзэн ноён нь
Өдөр шөнөгүй орилсон өөдгүй муу ботго араатан чононд өртөгдөж ашгүй нэг тонилсон бол айдаас тун сайн байна гэж пар инээд алдан баруун өвдгөө базлан сувгин. Гэтэл хэд хоногийн дараа тэмээчин өвгөн Сарих цагаан ботхыг энэ муу зарц хүүхэн зориуд тавьж явуулсан байна гэж эзэн баяндаа дахин ховлбол зарц хүүхнийг хөөн явуулжээ. Сарих цагаан ботго цааш эхийн зүг явхаар оролдсон боловч үнэхээр туйлдсан тул арга буюу нэгэн бутны оролд нөмөртөн хөвтөд унтаж гин. Гэтэл өглөө босоход нь өчүүхэн ботгоны хоёр талд өлөн хоёр чон идхээр хөвтөж байвгин. Нэг чон нь чамайг идэн гэхэд ботго би ярих цагаан ингэний сарих цагаан ботго гихч байна. Манай баян эзэн Тэнгэрийн хаанд 100 цагаан тэмээгээр бэлэг өгөх гихтэн нэг цагаан тэмээ дутсан тул миний ээжийг өгсөн юм. Тэгээд би ачид ихтэйгээ уулзаж ангир шар уургийг хөхөөр зорж яваа боловч аргагүй ядарч зүтрээд бутны нөмөрд хөвтөж байгаа нэ гэж үнэн учраа хэлж өршөөл ууштал гуйсанд нөгөө талд байсан өлөгчин чон энэ муу дилийн чинээ ботхыг идлээгээд ямар чи бид хоёр цадах юм биш. Ерөн чи бидний муу сайн үрсч гисэн айл газар ямар янзтай яваа билээ. Үүгээр яах вэ гэжээ. Ингээд сарих цагаан ботхыг идгээ болжгин. Ингээд сарих цагаан ботго өөдөөж явсан бөмбөнгүйж уруугаач явсан бөмбөнгүйж бөм нулимс унагсаар цаашаа явж байтал урд нь буцалсан улаан далай дайралтаж замыг хаажээ. Өгсөж 3 хоног, уруудаж 3 хоног яваад гарт чадсангүй хөвтөж байхад нь нэг мэлхий дайралтсан тул түүнд үнэн учраа хэлбэл тэр далайн усыг хагас үсэн зам гаргаж өгчээ. Тэгээд цаашаа мөн л явж байтал нэг их элгэн улаан хад замыг хаагаад гарч болсонгүй гин. Тэгэхээр нь бас л 3 хоног, доошоо 3 хоног яваад эс гарч чадсан тул нэг могой дайралтахт нь үнэн учраа хэлбэл элгэн улаан хатыг гаргаж өгч гинэ. За тэгээ цаашаа сарих цагаан ботго маань нилээд явсан боловч 4-5 хайн хагарч явах аргагүй болсон тул нэгэн хонхорд хэвтөвгэн. Тэнгэрийн ноёны тэмээчинг тэмээгээ хариулж явахт нь нэгэн муу цагаан инг үргэлжил буцаж цухтаагаад байхаар нь бариж аваад төмөр тушаагаар тушиж гин. Гэтэл бүр тушаатайгаа гүйгээд байхаар нь бас төмөр аргамжаар аргамжжээ. Ярих цагаан инг аргагүй эрхэнд аргамжаандаа гүйрэн шаналж байтал нэгэн өдөр сарих цагаан ботгоны дуун сонсогдох шиг болж гин. Тэгээд уяагаа тойрч бөөн нулимс унган буйлан хайлж байтал Тэнгэрийн ноёны зарц эмгэн энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулъя гэж очоод түүний уяаг тавьжээ. Гэтэл ярих цагаан инг сарих цагаан ботгоныхоо дуу гарсан зүгт 2 хоног буйлан хайлан явхад ярих цагаан ботго эхийнхээ дубог сонсоод босох гэсэн боловч босож чадсангүй гин. Ярих цагаан инг 3 өдөр явж сарих цагаан ботгоныхоо байсан хонхорт ирж ангир шар уургаа хөхүүлж байтал Тэнгэрийн ноёны тэмээчин өвгөн төмөр шил бүрээ барьж ирээд тас нис гуйдахт нь ярих цагаан инг
боссонгүй гин. Тэгэхэр нь түүнийг дорн алж толгой дэлэн хоёроос бусдыг нь аваад явж гин. Сариг цагаан бутга ихийнхээ дэлэн хөхөж толгойгийн дэрэлсээр хэвтэж байжээ. Гэтэл 2 тас нисэж ирээд нэг нь "Юун сайхан зөөлөн хоол вэ? Чи яагаад энэ эзгүй газар байдаг билээ?" гэж асуухт нь "Манай эзэн Тэнгэрийн ноёнд 100 цагаан тэмээгээр бэлэг барих гихтэн нэг цагаан тэмээ дутсан тул миний ээжий яриг цагаан энгийг өгсөн юм. Тэгээд ээжтэйгээ дүүнгэж уулзаад ангир шар уургийг хөхөж байтал Тэнгэрийн ноёны тэмээчин ирж ээжигээ минь алж аваад явчихлаа" гэжээ. Тэгэхт нь ийм тасна "Энэ муу малгайн чинээ ботхыг идээд чи бит хоёр ямар цадах юм биш. Бидний муу сайн үрс ч гэсэн хаана ямар янзтай яваа билээ. Харин энэ ботхыг уг нутагт нь хүргэж өгье" гэжээ. Ингээд нэг нь ботхыг нөгөө нь яриг цагаан ингэний толгой дэлэн хоёрыг аваад үүлэн дээгүүр нисэж уг нутагт нь авчирч өгчээ. Хааны зарц ядуу хүүхэн тарав зурманд явах гээд өглөө эрт гартал хойд толгой дээр байгаа торгор бараа юмн дээгүүр 2 тас нисээд явахыг харжээ. Тэгэхэд очихт нь сариг цагаан ботхон байвгэн. Түүнийг өрөвдгийн ихээр өрөвдөж, муу овоохото аваачиж, хар цай цутгаж, өвсний сайныг өгвөл дорхноо тэнхэрж төдөлгүй торнижгэн. 1 жил өнгөрсний дараа нөгөө зарц хүүхэн чинь сариг цагаан ботготойгоо байна гэж баян эзэн сонссон бодовч энэ жилдээ яах вэ? Харин эх жил л очиж авъя гэжээ. Дараа жил нь сариг цагаан ботго үнэхээр том цагаан буур болж урдуураа улаан хүлтэй юм гаргахгүй аюултай амтан болж гин. Баян эзэн нь тэр буурыг бариад иргэж зарцаа явуулахт нь барьж идчих гээд арай хийж ам зүхтан ирэв гэжээ. Гэтэл тэмээ тууж очоод түүнийг хамт туугаад ир гэж дахин хэлэхэд эзнийг барьж идчих гээд тууж очсон тэмээгийг хураагаад авчээ. Тэгэхээр нөгөө баян тэмээнийхээ хойноос ирж тэр тэмээ нааш нь гаргаад айл гэж зарц байсан хүүхэнд хэлж гин. Тэр хүүхэн тосон очиж "Та миний зарагдсан бүх жилийн минь хөлсийг хайрл" гэхэд "Чи яасан задарсан амтан бэ? Олон юм ярилгүй тэр тэмээг нааш нь туу" гэж гин. "Эзэн минь таны тэмээг тууж ирээгүй шүү дээ. Харин та ажлынхаа хөлсөнд өгсөн ганц яриг цагаан энгийг сариг цагаан ботгоноос нь салгаж Тэнгэрийн ноёнд өгсөн биш үү" гэд овоохойдоо орж гин. Гэтэл цагаан буур нөгөө баяныг барихаар дайран очиход сандран зүхтаж гин. Ингээд зарц хүүхний өнчин цагаан ботго хөөхөн үлгэр маань ийхүү амар сайхандаа жаргаж гинэ.